хатган цэнхэр тэнгэрийг эвхэн залгах учрал дээр, хатан өвлийн жаврыг хураан залгах ерөөл дээр, хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр, хаврын тэргүүн сар, жаргал дагуулan ирлээ. Сар шиндээ сайхан шинжилж байна уу идэхэн үзэгчтэй. Бид амар байна уу нэвтрүүлгийнхаа өнөөдрийн дугаарт Говь ханга хосолсон нутагтай Баян Хонгор аймгийг онцолж байна. Тэгэхээр Баян Хонгор аймгийн бас удирдлагууд болон салбарын төлөөллүүд бас манай студиуд хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр Баян Хонгор аймгаас ирсэн эрхмүүдээ бас танилцуулъя. Тэгэхээр Баян Хонгор аймгийн засаг дарга Мөнх сайхан хүрэлцэн ирсэн байна. Баян Хонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Энхбат бас манай студиуд хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсын хошоо авраг Малчин Бацүх студиуд морилон цаадсан байна. За мөн манай студиуд Монгол Улсын хамгийн залуу начин Батмагнай хүрэлцэн ирсэн байна. За мөн манай студиуд Монгол Улсын ардын багш Лав хүү багш маань бас хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн сайхан шинжилж байна уу? Баян Хонгор аймгийн тухайд ер нь өвлжөө сайхан болсон уу? Шинжилгээний хувьд бол өнтөө сайхан өвөл байна. Одоо 2024 оны одоо намар эрт бол засвараад нэлээд сандарсан. Одоо сүүлдээ бол одоо харьцангуй одоо талаахан өвөл боллоо. Малын тоо толгойж өслөө. Бүх төрөл дээр ер нь одоо манай аймаг бол одоо амжилттай сайн яваа. Ер нь Баян Хонгор аймгийн тухайд гэвэл одоо малын тоо толгой яг хэд орчим болж байгаа вэ? 4 сая толгой амлтай. Өнгөрсөн цаг хугацаанд Говь ханга тал хээрийн 3 бүсийн эзэд та бид хамтдаа хөдөлмөрлөж хичээсний үр дүнд олон улсын зах зээл нэмэн үрдэг шингэн гаргах игний сүний үйлдвэрээ ашиглалтанд оруулж бүтээгдэхүүний дээж гарган авч чадлаа. Мөн агаар хүрсний бохирлыг бууруулах иргэдэд өмчтэй болох өмчлөлийн газрын үнэлэмжийг нэмэгдүүлэхээр Баян Хонгор сүмийн гэр хорооллыг дэд бүтцжүүлэх төсөл амжилттай хэрэгжүүлж дуслаа. Аймгийн төвийн дагуулгатаар сүндэрлэн босож шин сүршлийн бүсээ тэлж мах ногооны 1000 тонны зөөр өвлийн хөлөмжүүд ашиглалтанд оруулан 3 томоохон гүрэн байгууламжийг нутгийн дэвсгэр дээрээ тавьж 3 суманд сумын төвийн шинжилэл төслийг амжилттай хэрэгжүүлж аймгийн төвийг шаргалжуудын аршин сувлалтай холбох 54.1 км автозамын ажлыг эхлүүллээ. Бид цаашдаа үндэсний эв нэгдэл, эрх ашгийг эрхэмлэж, эрх зүй төрийн үндсэн зарчмуудад тулгуурлан алсын хараа 2050, шин сэргэлтийн бодлого, Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол улсын засгийн газрын 2024-с 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь улс төрийн намын бүлгүүд, төрийн болон төрийн бас байгууллага, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн саналыг тусган 4 бодлогын хүрээд 7 зорилго, 29 зорилт, 131 хөтөлбөр
үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгаж иргэдийн төлөөлөгчтэй хурлын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4-р хуралдааны 20 дугаар тогтоолоор Баянхонгор аймгийн засаг даргын 2024-с 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Монгол Улсын их хурлын 2024 оны 64-р тогтоолоор батлагдсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд манай аймгийн хувьд хангаан бүс багтаж байгаа бөгөөд хангаан бүсийн хөгжлийн зорилгыг дэлхийд дахин Монголын төөх, төрч яс, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, дэлхийн үйлчлэлийн соёлын голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурлан, уламжлалт, мал аж ахуйн төрөлцсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс болно гэж тодорхойлсон. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймагуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрүүлжүүлж Баянхонгор аймагт дадлага үйлдвэрлэлийн бааз байгуулах, орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрлэлийн үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцлборыг кластераар хөгжүүлэх, хувийн хөвшил хоршоодыг тэргүй ээлжинд дэмжих, бүс нутгийн онцлог тохирсон цөм сэргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндслэлтэй зохион байгуулж дэмжин хөгжүүлэх. Баянхонгор аймагт байдрын голын 30 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станц байгуулах. Цэцэрлэг хотоос Баянхонгор хот чиглэлийн автозамыг барих зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Дээрх бодлогын зорилт үйл ажиллагаатай уялдуулан аймгийн засаг даргын 2024-с 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хангаан болон баруун бүсийн аймагуудыг нэгтгэсэн тээвэр логистикийн төвийг Баянхонгор сумын шин сүршлийн бүсэд байгуулах. Хангаан бүсийн аймагуудыг хатуу хүчилттэй автозамаар холбож аялал жуулчлалын шинэ маршрут бий болгон байгалийн болон түүх соёл тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх. Үндэсний өв нүүдлийн соёлыг түгээн дэлгэрүүлж орон нутгийн онцлог тохирсон брэнд бүтээгдэхүүн үйлчлэгээний нэр төрлийг нэмэгдүүлэн шашин, соёл, спорт, тусгай сонирхлын зэрэг дөрвөн улирлын тогтмол аялал жуулчлалыг хөгжүүлэх, экспортын гол нэрийн бүтээгдэхүүнийг бий болгох зэрэг 10 арга хэмжээ. Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах бодлогын хүрээнд гэр бүл болон хүн амын бүлгүүд тэдгээрийн онцлогт нийцсэн арга хэмжээ, хүн амд үзүүлэх анхан болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл аюулгүй орчны стандарт хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилтаа орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх, боловсролын чанарыг бүс нутгийн ялгаагүйгээр тэгш хүртээмжтэй болгох зэрэг 67 арга хэмжээ. Эдийн засгийн бодлогын хүрээнд байгаль орчин дээлтэй хариуцлагатай уулуурхайг хөгжүүлж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлснээр аймгийн эдийн засгийн хувьд бие даасан аймаг болохыг зорих, малын гарлыг түүхэд, мах бэлтгэх, анх шатны боловсруулалт хийх, дундын хоршоог аймгийн бүсийн хөгжлийн төвөд болох Баянхонгор, Богд, Баян өндөр, Бууцгаан, Жаргалан цомдод байгуулах зэрэг 31 арга хэмжээ. Хүний эрхийг дээдлсэн засаглалын бодлогын хүрээнд Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр, авилгатай тэнцэх үндэсний хөтөлбөр зэрэг хэрэгжүүлэх, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, уулуурхай аж ахуйн нэгжүүдтэй байгуулж буй гэрээ, иргэн газар өмчлүүлэх, иргэн аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрлүүдийн мэдээллийн нийл тод нийлдэхтэй байдлыг хангах, төрийн албан хаагчдын сургалт нийгмийн баталгаа, хүний нөөцийн стратегийг боловсруулж чадахыг бэхжүүлэх, нэг аймаг нэгдсэн стандарт хөтөлбөрийг боловсруулж стандартыг мөрдүүлэхээр 22 арга хэмжээг тус батлууллаа. Хонгор сайхан нутгийнхаа хөгжил дэвшлийн түүчээ болж ард ирээдийнхээ амьдралын чанар дахид дэвшилт авчирсан эрүүл аюулгүй орчинд бүс нутагтаа тэргүүлэгч аймаг болох зорилгоо бид тодорхойллоо. Аймгийн засаг даргын 2024-с 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх цаг хугацаанд өрх бүрийн орлогыг бодитоор нэмэгдүүлэхэд, аймгийн хэмжээнд хэрэгжих төсөл нэг бүрийн агуулгыг үүж холбон үр дүн өгөөжийг нэмэгдүүлэхэд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргт хүний тамгын газар хамтран ажиллах болно. Анхаарал хандуулсанд баярлалаа. За өнөөдөр бас ирсэн эрхэм хүндтэй зочин маань бас нэлийн онцлогтой зочид хүрэлцэн ирсэн байгаа шүү дээ. Лаахуу багшийн хувьд Монголын цагаан толгой зохиосон багш байгаа. Тэгэхээр боловсролын байгууллагыг олон жил ажилласан хүн л дээ. Тэгээ багш Баянгор аймгийн уугуул Улаанбаатар хотод сургуулийн хүн. Тэгээд нутгийнхаа ард түмэнд бүгдэд нь одоо сар шинийн мэнчилгээ дэвшүүлж ажил хөдөлмөр амьдрал ахуйн өргөлж өөдөө дээшээ байж 5 гошуу моллон тал дүүрэн бэлчээгээд тарай будаагаараа арвижин дэлгэрч өргөл сайн сайхан байхыг хүсэн өрөө шинэ оны цагаан сарын шинийн өглөөний мэндийг хүргье. Сар шинийн баярын хөтөлбөрийн ерөнхийлөгчийн тэтгэгч Зөв банк, Хас банк. Ерөнхий ивент тэтгэгч Уламжлалт төв соёлын дээдлэгч Gem International компани. Үндэсний бахархлыг дэмжигч амт чанарын дэд Улаанбаатар бүрэл. Ер нь Баянгор аймгийн тухай та гоё танилцуулаад үзэгч түмэндээ яриад өгөөрэй. За та бүхэндээ сар шинийн өдрийн шинийн нэгний өдрийн баярын мэндийг хүргье. Сайхан шинэлцээж байна уу. За хонгор нутаг бол 3 бүсийн нутаг. Талхангаа говь хэр хөсөлсөн юм сайхан нутаг байдаг. 116,000 км квадрат нутагтай. За 90 орчим мянган хүн амьдардаг 20 сумтай ийм нутаг байж байгаа. За аймгийнхаа төв дээр 33 орчим мянган хүн одоо амьдардаг ийм нутаг байгаа. За сая дарга хэллээ манайх 4 сая орчим толгой малтай.
За бид бол Ямааныхаа тоогоор улсдаа нэгдүгээрт ордог. Одоо 2.4 сая толгой Ямаатай. За нийт малынхаа тоогоор улсдаа одоо бас 5-д ордог. Ийм эдийн засаг энэ хөдөө аж ахуйн суурилсан эдийн засагтай ийм томоохон аймгийн нэгээ. Тэгэхээр одоо Баянгор аймаг бол хөгжлийн гараан дээр ирсэн. Одоо энэ сайн хөгжиж байгаа юм аймаг байна. Байгалийн нөөцийн хувьд бас нэлийн олдвор ихтэй маш ховор элементүүдийг илэрдэг аймаг шүү дээ. За ер нь сая одоо бас манай аймаг иргэдийн хурлын даргаагаа бидний дотоодын нийт бүтээгдэхүүний 50 орчим хувийг нь бол үндсэндээ бид нар малын гаралтай одоо түүхэд дээрс мал аж ахуйн салбараас олж байгаа. За мэдээж одоо аялал жуулчлал дээр бол одоо илүү их анхаарал татж байгаа. Одоо Баянгор аймгийн шаргалжууд аршин сувлаар бол одоо улсдаа төдийгүй дэлхийд одоо энэ хуур саахан аршинтай. Тэгэхээр энийг түшиглээд бид нар одоо аялал жуулчлалын бодлого бол бас одоо маш их чухал бодлого юм. За 3-дугаарт нь бол мэдээж одоо худалдаа үйлчлэгээний салбарт байна. За 4-дугаарт нь уул уурхайн асуудал бол одоо яалч байхгүй. Бас одоо хөндөгдөж ярина. Уул уурхай бол ил тод нээлттэй одоо явуулах ийм зарчмыг бол одоо Баянгор аймгийн барьж явна гэдэг юм одоо үсэн хэлбэртэй байгаа. За Монгол Улсын хошоо авраг малчин Бацүх та сайхан үнтэй өвлжиж байна уу? За Баянгор аймгийн Баянгор сумын гигэн шав 6 дугааргийн малчин улсын хошоо авраг малчин Даржаагийн Бацүх байна. Энэ өвлөр нь Баянгор аймагт засгүй намар тийшээ нэг жоохон засарсан. Тэрээс хойш засгүй сайхан өвлж байгаа. Энд өвлжилт сайхан бас одоо энэ өрн хавардаа өр сайхан хаварч байгаа. За шашинсын мэндийг хүргэе. Та бүхэн шашинтай сайхан шинжилцгээгээрэй. Монгол улсын бас хамгийн залуу начнаас асуунууд асууя. Таны хувьд бүхий удам байгаа юу? За манай бүхий удам чинь бүргэний нүцэн гэдэг манай өвөөгийн төрс авах юм бай тээ. Ээжийн талаараа бүхий удамтай хүүхдийн л тэгээд хамаад садан өвөө өдр барилдана гэдэг байсан. Мэдээж нутаг орон ард түмний дэмжлэг туслалцаа байлгүй яг хөө. Тэгээд нийт уул ус ард түмэн нухтнуус давхтан цог тавж байдаг. Тэгээд энэ хүү амжилтанд бас хүрсэн тус тэмцэн нийт бүх хүмүүст бүгдөөр нь баярсан талархснаа илэрхийлье. Тэгээд манай багш Өврөн аймаг 900 мянга ирээд совдын мөнгө дуулдаг гэдэг багшаа удирдлаганд бүхийхөө сургалтыг хангаад одоо дөгөөтэй зэрэгтэй багшаа ачиж явж байна. Амар өнөө нэвтрүүлгийнхаа өнөөдрийн дугаараар бид Баянгор аймгийг онцолж байгаа. Тэгвэл Баянгор аймгийн бас авьяаслаг уран бүтээлчид манай студид хүрэлцэн ирсэн байна. Энэхүү уран бүтээлчдийн тоглолтыг хамтдаа хүлээн авч үзээд иргэд студидтэй уулзцгаая. Богд хайрхан эмээн хөвөлгаан шинжээрээ одоон ангасан шаргуулжууд аршаамин тэнгэрийн толцсон газрын имэдми бон цагаан уурмин тэмүүлсээр очиход салхины лэбэх хонгор нутагими алтын үсгээр бичигдсэн хүрэн мэлчэрмийн төмөн зууны дэртэй түн уусан цагаан агуйнэ уран бүсэн ондаасан заг байдэргийн голуудмын 33 авийн надад нөмгийн цэнхэр говьми Миний нутгийн адуу бүхэн хонгор зүстэй. Тийм ээ. Миний нутгийн
аялгуу бүхэн зөөлөн ишигтэй тийм ээ миний нутгийн үдсгэлэн гоо бүхэн ялдамхан дантай тийм ээ миний баян хонгор асхан холоосч сэтгэл дуяатай хатын сайхан ирчүүдийн хиймрэг сэргээсэн Монгол бүхэн овоомэн хараа булам үдсгэлэнтэй эндрия хөхн үрмэн цэцэгсэн өнөртэй салхин ангав шидтэй нутагмэн цэж дуран амсгалах жаргалын үлгийд яваачин эмэн ерөнхийдөө тэтгэгч FC цагаан сар бидний өвөө. Сар шинийн баярын хөтөлбөрийн ерөнхийдөө тэтгэгч Зөв банк Хас банк. Үндэсний бахархлыг дэмжигч амт чанарын дэд Улаанбаатар бүрэл. Засаг дарга мөнгө сайхан танаас асууяас 2025 онд Баянгар аймаг маань бас ямар хөтөлбөр дэвшүүлээ ажиллаж байгаа вэ? 2024 онд бол бас одоо хийсэн ажлаа бид нар үргэлжлэх ёстой. За одоо манай аймгийн хурлын дарга засаг дарга битэр бол хоёулаа удирч сонгогдож байгаа. Тэгэхээр одоо нутгийн ард түмэн бол одоо маш их ихтгэл үзүүллээ. Одоо бид бүхнээс одоо сайн ажиллахыг улам их одоо сайн ажиллахыг хүсэж байгаа. Ийм одоо үр хариуцлага нотоллоо гэж үзэж байгаа. За 2024 онд буюу Баян хонгор аймаг сумын төвийн шинжилэлүүдийн ажлуудыг эхлүүлсэн. Гэр орооллын дэвтгдсэн ажлуудыг бас одоо эхлүүлсэн. Шинэ суурьшлийн бүсгээд одоо иргэн болгон 0.7 гавга авах юм боломжийг одоо бид нараас эхлүүллээ. Тэгэхээр энэ бол цаашаа өргөжөөд одоо иргэн болгонд 0.7 га газрыг олгоно гэж. 24 онд мөн одоо 1400 айлын орон сууц ашиглалтанд орсон байна. Барилгын салбарууд одоо үндсэндээ өсрөнгөө хөгжсөн байна гэсэн үг. Одоо цаашдаа бас одоо энэ барилга орон сууц барих нөхцөл бол одоо Баянгар аймагт бүрдчихэж байгаа. За дулааны станцаа ямар ч байсан бид 50% нь хүрэгчлээ. Ингээд дурдаад байвал олон ажил байна. За 25 оныхоо мөрийн хөтөлбөрөөр боловсруулаад сая одоо 4 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталчлаа. Хийх ажлуудаа баталчлаа. Тэгэхээр энэ дээр бол одоо хамгийн гол нь одоо бид нар томоохон бүтээн байгуулалтуудыг одоо их хийя. Одоо хөгжлийн зам гэж нэрлэгдэх одоо говийн бүсийн замууд, мөн хангаан бүсийн замуудыг бол одоо барьж эхлүүлэхээр зургийн ажилдаа бол орчлоо. За мөн одоо манай Баян хонгор аймгийн одоо шаргалжуутын зам бол 26 онд дуусахад энэ 25 онд бол үндсэндээ 50% руугаа орчихно. Тэгэхээр замын салбарт бол бас одоо томоохон дэвшил гарна. Мөн усан цахилгаан станцаа одоо Баян хонгор аймаг барьж эхлүүлнэ гэдэг ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн одоо иргэн болгоныг одоо эрүүл мэндтэй холбоотой асуудалд бид нар одоо илүү сайн анхаарья. За 2024 он сая одоо амбулаторын шинэ амбулатор ашиглалтанд орчлоо. Энийг одоо яг иргэндээ үйлчлэх том төв болсон нь одоо бид нар хөгжүүлж тохижуулах ажил бол одоо энэ 25 онд хийгдэн. Тэгээд эрүүл мэндийг дэмжих жил болгож Баянгар аймаг зарласан. Тэгэхээр тийм учраас одоо иргэн болгоны эрүүл мэндэд илүү их анхаарч ажилланаа. Энэ дээр одоо аймаг гол бодлогоо эрүүл мэндийн салбар руу явуулна гэсэн. Одоо монголчуудаа энэ 2025 онд энэ 17 дугаар жарны модон могой жилдээ илгээрээ энх хамгаалсан төрлөөрөө төвшин амгалан
яахын одоо үлзээтэй өрөөдийг өргөн төвшүүлье. Сар шиндээ сайхан шилцгээе. Ланхи багшаас асууя. Та аймаг орон нутгийнхаа яг юугаар нь илүүтэй бахархдаг вэ? Би ер нь бүх аймгаар явж өтсөн өөрөө. Одоо багш нарын нэг цагаан толгойн автор учраас ингэ семинар зөвлөгөө өгөх гээд. Тэгээ манай аймаг бол хэд хэдэн их онцлог гоё юмтай. Нэгдүгээр хүмүүс нэг зан сайтай. Ер нь бол манай Баян хонгорынхны ард түмэн бол ерөнхийдөө оюунлаг улсууд байдаг. Тэргээр их бахархдаг. За байгаль дэлхий газар нутгаараа гэх юм бол би 3 бүсийн орон учраас би хангайд ч очдог, говьд ч хэрийн бүст ч очдог. Би бахархаас өөр зарга байхгүй. За их хангай газар очихоор бол дандаа мод уул байдаг. Говьд очихоор бол ерөөл ээлсэн цөлөл байдаг. Тэр манайх бол энэ бүх илэрхийлждэг учраас тэр нь үнэхээр бахархалтай гоё байдаг юм да. Баянгор аймаг маань Хөдөлмөрийн гавьяаны Улаантуугийн одонд Алтан гадас одонд тосгортож исэн. Хөдөлмөрийн гавьяаны Улаантуугийн Алтан гадас одонд толдоо тий. Энэ манай Баян хонгор чинь ялангуяа сүүлийн үед маш их сайхан өгдөж байгаа. Бас энэ дашрамд одоо хэлэхэд манай удирдлагууд, манай аймгийн одоо удирдлагууд бол аймгийг их сайхан авч явж байгаа. Одоо ингээд хотоос бид нар шиг ингээд яваад очиход гүүрээр ороод наашихаа ингээд өксөөл явахаар л гэрэл гэгээ тэр зам барилга байшин одоо бүх эмх зөгчтэй гоё харагдаад л тэгэл тэр гөх толгой гэдэг нэг газар байдгийн тэрэд очих чинь бас л одоо энэ зайсан толгойгод гарч байгаа юм шиг бидний сэтгэл төрдөг. Тэгээ ер нь бол байгаль нутаг орон юм их сайхан хөгжүүлж байгаа бас энэ бол одоо манай удирдлагууд нэгдүгээр ард түмний одоо итг санаачлага аль аль нь байгаа байх гэж боддог. Тэгээд эцэст нь одоо хэлэхэд юу хөөхөр ер нь бол өвөг соёл тэр Баян хонгор аймгийнхны нэг нарийн нандин өв соёлууд бий. Эдээ будааны, ааш, зан арын шингийн, хөдөлмөрчин энэ чанаруудаа эдээ сайн авчирч дараагийнхаа хүүхдүүдэд өв болгож үлдээж ер нь өвөө сайн хадгалж байгаарай л гэж одоо би бол хэлэх байна. Баян хонгор аймгийн Баянлыг богд сумын одоо 100 жилийн энэ жил тохиож байгаа. Тэгэхээр энэ хүү хоёр сумын засаг дарга маань манай студид хүрэлцэн ирсэн байгаа. Үзэгч та бүхнийг Баян хонгор аймгийн богд сумын засаг дарга Ганаагаатай уулзуулж байна. За та сар шиндээ сайхан шилж байна уу? Сар шиндээ сайхан шилж байна уу? Баян хонгор аймгийн тухайд богд сум өвлжөө сайхан болов уу? Өвлж сайхан боллоо. Өнгөрчөө одоо улиран өдөрчөө луу жил маань бас богдчуудын тухай дээлээвэлээсэн сайхан жил өнгөрлөө. 100 одоо намар сайхан цагтаа нугаа цагаан ургаж намар сайхан болж өвөл өнтэй сайхан одоо өнгөрч байна. Тэгэхээр Баян хонгор аймгийн богд сумын 100 жилийн энэ жил тохиохоор байгаа. Энэхүү айн хүрээнд бас ямар ажлуудыг хийж байна вэ? 2025 он бол бас богдчуудын хувьд онцгой цөөхөн сайхан жил. 100 жилийн тохиож байгаа. 100 жилийн хугацаанд бид нар бас ер нь одоо сум орныхоо сурталчлах, сумаас төрсэн олон одоо 10 алдартнуудаа сурталчлах ийм одоо ажлуудыг хийж байна. Манай богд сум бол гой хангай тал хэрэг хоссон одоо ийм сайхан нутаг. Манай сумаас олон одоо эрдэмтэнд доктор төрсэн одоо оюундаг ард түмэн байгаа. Тэгэхээр бид нар сумынхаа 100 жилийн хүрээнд энэ өнгөрсөн одоо 100 жил төрсэн алдартнуудаа сурталчлах, сум орноо сурталчлах ажлыг одоо илүү төлхөө хийж байна. Баян хонгорчуудаа айлчлан ирж буй модон могой жилийн сарсны мэндийг өргөн дэвшүүлж тавтаа сайхан хаварчих ийм үлжээ тэрэлтийг өргөн дэвшүүлье. За тэнд баярлалаа. За баярлалаа. Сар шиндээ сайхан шилээрээ. Сар шиндээ сайхан шилцгээрээ. Үзэгч та бүхнийг Баян хонгор аймгийн Баянлыг сумын засаг дарга инхцүүлэгчтэй уулзах гэж байна. За та сар шиндээ сайхан шилж байна уу? Сайхан шилж байна уу? Тэгэхээр Баян хонгор аймгийн Баянлыг сумын тухайд гэвэл энэ жил бас 100 жилийн ой тохиож байгаа. Ер нь 100 жилийн айн хүрээнд бас ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ? Монгол орныхоо өнцөг улам бүртмөн дэлхий дахинд ажиллаж амьдарч байгаа Баянлыг нутгаараа угуулсан Баянлыг сумд ажиллаж амьдарч байсан бүхий л одоо хүмүүстэй одоо модон могой жилийн сар шны мэндийг өргөн дэвшүүлье. Юуны өмнө тэгээ ой хөгтсөн ажлуудыг бол төлөвлөд хийж байна. Юуны өмнө энэ 100 жилийн хүрээнд төрсэн алдартан гавьяатнууд нийт одоо ард иргэдээр сурчлах, за мөн одоо түүхийн хуудсанд одоо түүх болгон үлдээх ийм ажлуудыг бол голлон хийж байна. Тэгээд ерөнхийдөө хугацаа богино ажлууд ер нь араасаа ундарч байна. Та Монголын нийт ард түмэн болон нутгийн зан олондоо сар шинийн мэдчилгээ дэвшүүлвэл Баянлыг сум маань одоо тэртээ 100 жилийн өмнөөс 3 багтай 150 өрхтэй 800 гаруй одоо хүн амтай
20 орчим мянган малтай ингэж одоо шав тавьж үүсчихсэн энэ сайхан Баян нэртэй сум маань идэвхтэй 100 жилийн дараа 100 жилийнхаа босгон дээр 3723 хүн амтай. За мөн 1066 өрхтэй 194 мянган одоо мал тоолуулсан юм одоо өнөртгөн өсөж үржиж өвжин цэцгэлсэн юм сайхан ойтойгоо золгож байна. Тэгээд нийт одоо Баянлаг сум энэ сайхан түүхэн сумаараа угалсан ажиллаж амьдарч байсан бүхий л одоо аханд үсээ энэ сайхан ойдоо хүрэлцэн ирж хүний амьдралд ганцхан тохиох энэ сайхан одоо алтан агшнаа дурсамж дүүрэн сайхан наадаж өнгөрүүлэх өрж байна. Тэгээд бид бүхэн одоо энэ цаг хугацаанд өөрөө хүлээсэн хүмүүсийн хувьд хүрэлцэн ирсэн мөн одоо ойдоо оролцож байгаа бүхий л ард иргэдээ сайхан дурсамжийг үлдээж ая тухтай байх үүднээс одоо зорж ажиллаж байна. Тэгээд та бүхнийгээ ахин дахин одоо энэ түүхэн ойдоо хүрэлцэн ирээрэй гэж урья. Бид нар нутгийнхаа нэгдсэн золголтыг энэ 3 сарын 13-нд хөөргөнд Улаанбаатарт байгуулна. Тэгээд энэ цэнгэр дэлгэцийг үзэж байгаа нийт нутгийн зан олон та бүхнийг бас нутгийн золголтонд хүрцээрхийг хүрж байна. Тэгээд бэлгийн толлын 17 дугаар жарны модон ууж идэ та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрээ нэгдсэн золголтын дээр уулзцаая гэд ерөөл тавья. Сар шинийн баяны хөтөлбөрийн ерөнхийлөгчийн тэтгэгч Зөббанка Хасбанк. ерөнхийлөгчийн тэтгэгч FC цагаан сар бидний өвөө. Үндэсний бахархлыг дэмжигч амт чанарын дэд Улаанбаатар бүрэл. Та бэлтгэл сургалтын ер нь хөвчлэн хаана хийдэг вэ? Нутаг орныхоо ямар байгальд нь очих илүү дуртай вэ? Хүүхэд байхад бол Баянгар аймагта их сургалтаа хийж бацаадаг байсан. Одоо хот руу ялцчих хурж ирээд их сургуулаа бол нутгийнхаа болон Хувд аймгийн мөхчүүдтэй их сургалт ангаа явж байна. Ер нь нутагтаа очиж бэлтгэл хийхээр нэг цаанаасаа л намуу уулахын өмөр дээр хийх часаанаас аажралтай шүү дээ. Хөөе төрсөн нутаг. Авч болох бүх сайхан энерги авчаал өөрхөн барилдаануудаа туулсан баяр наадам. Би ч жил болгол улсын наадмын аймагт 14 манай аймгийн бүгд очиж хийдэг. Тэр энэ бол айгүй их дотроо юм бодож сүсгэлж явдаг. Тэгээд энэ сайхан уул ус ангаа дэлхийдээ ер нь аль болох бодож шүтэж биширч явдаг та. Цэнхэр дэлгэцийн үзэж суугаа нийт нутгийн зон олондоо за Монгол түмэндээ сар шинийн мэдлэгийг төвшүүлэх үү? Нийт Монголын ард түмэндээ модон могоо жилдээ сар шиндээ сайхан шинэлээрээ. Тэгээс телевиз маань амар өнөө сар шинийн нэвтрүүлгээрээ 3 бүсийн нутаг Баян хонгор аймгийг бас онцоллоо. Тэгэхээр Баян хонгор аймгийн салбарын төлөөллүүд болон удирдлага та бүхэндээ бас баярлалаа. Сайхан шинэлээрээ. Сар шиндээ сайхан.